Эрх баригч намын дотоод талцалтай зэрэгцээд улс орны эрх ашигыг хөндөх үйц асуудлууд байгаад улсын хурлын гишүүд дараах байр суурийг илэрхийлж байна. Тэр агуулгаараа өнөөдөр нь Монгол Ардын намын зөрчил өөрөө юун дээрээс үүссэн юм бэ гэдэг агуулга нь өөрөө энэ л дээ. Өнөөдөр бидэнд намын гишүүн хинч байсан гэсэн намын удирдах халдамжаар өөрөөгөө нийтвшүүл өөрчлөх боломж нь дүрмээр болон хуулиар нээлттэй. Тэгэхээр энэ эрхийг өнөөдөр одоо намын гишүүн эдлэх ёстой. Магадгүй одоо энэ өрсөлдөөнийг хумах гэсэн дотоод арчлаасаа зайлсхийсэн ийм зарчим алдсан нөхцөл байдал нь өнөөдөр энэ намын талцал хаваагдлыг одоо бий болгоод ингээд яваад байгаа юм болов уу гэсэн ийм хувийн дүгнэлт бол байна. Маргааш одоо Монгол Ардын намын баг хурал бол хуралданд тус сурлаараа бол намын дарга бол эцэслэн сонгож шийдвэрлэнэ гэж ойлгож байгаа. Одоогийн байдлаар амар эсгэлэн улсын их хурлын дарга намын даргад нэр дэвшнэ гэдгийг бол зарласан. Тэгээ зарласнаас нь хойш болж байгаа үйл явдлууд бол үнэхээр яг намын гишүүний хувьд бол гутармаар үйл явдал болж байна. Тэгэхээр ердөөсөө манай намын шинжилэл нөгөө нэг хүрсэн төвшин маань бол маш ихээр ухарлаа. Институцийн хөгжил, ил тод нээлттэй байдал, шударга байдал гэдэг юм бол үнэхээр байхгүй. Нэгнийгээ ингэж харлуулж гүтгэж элдв янзын юм явуулж байгаа нь бол үнэхээр маш харамсмаар зүйл байна. Монгол Ардын нам даргаа сонгох гэж ингэж их олон гэмт хэрэгүүдийг илрүүлж гаргаж ирж байгаа юм чинь эдний төвшөө бүгшсэн маш их гэмт хэрэг байгаа. Энийг улс төрийн институт гэж болохгүй. Өнөөдөр амар баясгалан даргад эрх мэдэл нь байна. Улсын хурал дээр хянан шалгах төр хороо байгуулж болно шүү дээ. Эсвэл ажлын хэсэг байгуулж болно. Бид нар тэрийг шалгаад өгье л дөө. Хэрвээ ингэж чадахгүй бол улсын хурал өөрөө тарах хэрэгтэй. Би тийм саналыг гаргана гэж бодож байна. Ийм их хурал байгаад яах юм?